That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын түүхэнд маш тодор бичигдэх нэгэн том төсөл хөтөлбөрийг бол одоо санаачилсан зарлалаа. За энэхүү хөтөлбөр нь бол ерөнхийдөө хойд Америк твийг газар нутгийг бол бүхэлд нь гаднаас ирэх пуужингийн давталхооноос хамгаалах за 3 давхрах бүхий одоо пуужингийн хамгаалалтын систем за Golden Dome гэдэг одоо ийм системийг бол танилцуулж байгаа юм а. За та бүхэн мэдэж байгаачлан Израиль улсад бол одоо Палестин болон Арабын хойгийн орнуудаас ирж болсошгүй пуужингийн аюулаас хамгаалах зорилгоор Iron Dome гэдэг нэртэй пуужингийн систем бол байдаг. Тэгвэл Трампын хувьд Израилийн Iron Dome за мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон Рональд Рейганы санаачилж байсан оддын дайн хөтөлбөрүүд дээр одоо энэхүү санаанууд суурилсан гэж ирж болно. За энэ нь Израилийн Iron Dome-тай адил зарчимтай боловч Америкийн нэгдсэн улсыг бүгд нь хамарсан буюу сар хүрээний хувьд илүү том. За мөн Израилийг бодоход одоо сансарт суурилсан хувилбар учраас хамаагүй илүү үр дүнтэй байхаар бол төлөвлөж байгаа юм. Нэг ёсондоо бол Израилийн Iron Dome бол тактикийн хамгаалалтын систем. За харин Америкийн нэгдсэн улсын Golden Dome бол за стратегийн түвшний хувилбар нь гэж хэлж болно. Мөн ерөнхийлөгч болсон Рональд Рейганы үед одоо хүйтэн дайн эд өрнөж байсан. За сансрын төлөөх уралдааны хамгийн оргил үе бол явагдаж байсан тул оддын дайн гэх хөтөлбөрийг тухайн үед бол санаачилж байсан. За уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь зөвлөлт холбоот улсын баллистик пуужингуудыг сансар дахь лазер болон хэмжээ дагуулуудын одоо системээр устгах төсөл байсан. За гэвч тухайн үед үнэхээр шинжлэх ухааны хөгжил нь хүрээгүй учраас за аргагүй эрхэнд бол хэрэгжүүлж чадаагүй. За харин өнөөдөр хүйтэн дайны үеийн одоо уг төслийг дахин сэргээхэд бүх боломж бол бүрдээд байна. Трампын хувьд оддын дайн хөтөлбөрийг илүү боловсронгуй болгож хэмжээ дагуул хэмжээ оюун ухаан дээр суурилсан байдлаар хөгжүүлэхээр болсноо зарласан. За түүнчлэн Америкийн нэгдсэн улс нь бол 2019 онд Space Force буюу одоо батлан хамгаалах салбартаа сансрын цэргийн шинэ анги нэгтгэлүүдийг бол үүсгэн байгуулж бий болгож байсан. За тэгвэл уг ажлын хүрээнд Америкийн нэгдсэн улсын сансрын цэргүүдийг SpaceX болон үндэсний AI компаниудтай бол хамтран ажиллуулж, за улс үндэстнийг хамарсан асар том хэмжээний аюулгүй байдлын сүлжээг бол бий болгохоор инхүү одоо бэлэн болоод батлагдаад байна. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох авторгын хууль зүйн давж байгааг танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторгын хууль зүйн давчаанд хандаарай. Golden Dome бол 3 давхар бүхий хамгаалалтын систем. За ямар 3 давхарга байна вэ гэвэл эхний давхарга нь сансрын давхарга. За уг давхаргад байрлаж буй техникүүд ямар үндсэн үүрэгтэй вэ гэвэл дайснаас ирэх аюулыг хамгийн эрт буюу пуужин дөнгөж хөөрснөөс хэдхэн секундын дотор бол илрүүлж сөнөөх үндсэн үүрэгтэй юм. За үүнийг мэдхийн тулд SpaceX компани Starlink-тэй тун төсөлтөө за олон зуун ийм хэмжээ дагуулуудыг бол ашиглах шаардлага үүсэж байгаа юм. За үүний ард дахиад маш их мөнгөний лобби явагдах болно ойлгомжтой. За эдгээр олон зуун хэмжээ дагуулуудыг SpaceX компани Америкийн нэгдсэн улсын айрамд нийлүүлэх үү эсвэл өөр компани нийлүүлэх үү гэдгээс одоо асуудал бол ундарч ирсэн. За баг Elon Musk бол одоогийн байдлаар нийлүүлэх магадлал хамгийн өндөртэй байгаа. Тэгвэл ямар ч тач сансрын одоо давхаргад байрлах эдгээр олон зуун хэмжээ дагуулуудад бас бүгдэнд нь бол байршил тогтоогч хит одоо туяаны мэдрэгч хэмжээ оюун ухааны алгоритм бол байрлах болно. За нэг ёсондоо бол хөөрч буй баллистик болон хит авиан пуужингуудын дулааны уул мөрийг бол таньж илрүүлж за тооцоолол хийхэд ашиглана гэсэн үг. За иймгүй тооцоолол хийж дайсны пуужинг илрүүлсэний дараагаар тухайн пуужинг шууд лазераар шатааж устгах эсвэл одоо чиглэлийг нь хазаалгах арга хэмжээ авах юм. Яг энэ туршилтыг Америкийн нэгдсэн улсын хамгийн том, хамгийн баян зэвсгийн компаниуд болох за Lockheed Martin болон Northrop Grumman зэрэг компаниуд бол боловсруулж туршилтыг нь хийж эхлээд байна. За сансрын давхаргын дараагаар тэгвэл дунд агаарын давхарга гэж байгаа. За энэхүү давхаргад байрлах технологиудын үндсэн үүрэг нь пуужинг тэнгэрийн орон зайд байхад амжилттайгаар замаас нь гаргах эсвэл бас устгахад оршино. Нэг ёсондоо дайсны пуужин тэнгэрийн орон зайд
сайд орж ирсэн тохиолдолд Америк нэгдсэн улсын зүгээс Global Hawk болон Sentinel зэрэг дронуудыг хөөргөж ирж буй пуужингийн замыг нь бол одоо бодитоор хянаж чиглэл болон хурдыг нь одоо таних үйл явцыг хормын дотор хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулна гэсэн үг. Үүний дараа харин алдарт SM3 болон THAAD зэрэг одоо пуужингуудын шинчилсэн хувилбарууд ажиллагаанд орж өөрсдийн чиглэлийн ирж буй пуужингуудыг замд нь амдан устгах гэсэн үг. Ингэж 2 дугаар шатны хамгаалалт буюу одоо эрсдлийн хамгаалалт бол ажиллах зарчимтай. Ямар ч байсан энэхүү хөгжүүлэлтийн шатн дээр бас Boeing компаниуд орж ирж ажиллаж байгаа сурагдуулсан. Тэгвэл 3 дахь шат нь доод агаарын давхарх буюу хамгийн сүүлийн шат Америк нэгдсэн улсын газар нутгийг хамгаалах эцсийн алхам гэж ойлгож болно. Сансрын болон дундын давхаргыг амжилттай давсан дайсны пуужинг эцсийн мөчөд Америк нэгдсэн улсын Aegis болон THAAD мөн одоо Patriot зэрэг одоо системүүдээр амдан устгах гэсэн үг. Харин ирж буй дрон болон богино зайн пуужингуудыг бол Lockheed Martin компани бүтээсэн өндөр энергийн лазерын зэвсэглэлээр сүнөөнө гэж одоо зарлаад байгаа. Хамгийн гол нь эдгээрийг бүгдийг нь хүн удирдах хянахгүй гагцгүй хиймэл оюун ухаан одоо бүх үйл явцыг хянаж бүх шийдвэрийг өөрөө дур мэдэж гаргахаар онцлог юм аа. Тэгвэл мэдээж хэрэг системийн зорилго гэж бас байгаа. Golden Dome нь зөвхөн одоо цэргийн систем бас геополитикийн стратегийн хэрэгсэл гэд ойлгочиход бол илүү зөв байх. Уг систем нь нийтэд мэдээлж буйгаар бол Хойд Солонгос, Орос, Хятад зэрэг улсуудаас ирж боловсршгүй баллистик болон хит авиан пуужингуудын тогтолцооноос Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэрийг бол бүгд нь хамгаалах, бүх мужийг хамгаалахад оршино гэж бол мэдээлж байгаа. Гэхдээ Трампын энэхүү шийдвэр бол үнэхээр яалтчгүй дэндүү том амбиц, магадгүй ахицсан амбиц гэж болно. Учир нь өнөөдрийг хүртэл тодорхой нэг газар нутаг хэсэгхэн бүс нутгийг бүхэлд нь пуужингийн аюулаас хамгаалах зориулалттай систем зохион бүтээж байснаас биш бүхэл бүтэн твийг хамгаалах хүчин чадалтай юм бамбай байгуулсан улс үндэстэн бол хараахан байхгүй хэвээр байгаа. Тэгвэл Америк нэгдсэн улс анхных нь болох гэж байх шиг байна. Мөн хэрэг Трамп үүнийг хийж чадвал Америк нэгдсэн улсын сансрын цэргийнхний бодит чадамжийг бол эрс нэмэгдүүлж улмаар дэлхийн агаар мандалдах одоо цэрэг зэвсгийн давангаа байдлыг бүхэлд нь Америк нэгдсэн улс өөрсдийн гарт төвлөрүүлнэ гэсэн үг ээ. Нэг ёсондоо бол сансрын салбарт шууд ноёрхлоо бүрэн тогтоож таарна. Мөн мэдээж хэрэг энэ том төсөлд баталгаатай оролцох компаниуд гэвэл SpaceX, Lockheed Martin, Palantir зэрэг одоо хувийн компаниудыг бол шууд зоригтойгоор нэрлэж болно. Энд асар их мөнгө олон тэрбум доллар бол эргэлдэн. Үүнийгээ дагаад инновац, шинжлэх ухааны хөгжлийн хурд бол нэмэгдэн. Ажлын байрууд бас Америк нэгдсэн улсын дотоодын нийгэмд бий болон Трампын яриад байдаг нөгөө Make America Great Again гэдэг урааны одоо нэг хэсэг хэрэгжих боломжтой гэсэн үг. Нэг ёсонд бол Golden Dome-ыг арай өөрөөр бас харах юм бол Трампын улс төрийн онооны томоохон хэсэг болох боломжтой гэж үзэхэд бол буруудахгүй. Тэгэхээр контентын дундуур та бүхэнд хүссэн бүхнээ Хятадаас үйлдвэрээс шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон Хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно штэ минь. Тэгээ Shopee Hub-аар бол Хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно штэ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно штэ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх үнэтний картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн штэ болно гэж. Мэдээж хэрэг энэхүү нүсэр ажлыг хийж дуусгахад асар их мөнгө шаардлагатай. Урьдчилсан байдлаар 175 тэрбум орчим Америк доллар одоо шаардлагдан гэж үзэж байгаа боловч Конгрессийн төсвийн албанаас гаргасан тооцоололоор бол нийт зардал 20 жилийн хугацаанд 500 тэрбум доллар давж магадгүй гэж тооцоо гаргаад байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын жилийн төсвийн бараг 4/1-ийг нь бол одоо хамна гэсэн үг. Мөн Трампын засаг захиргаа 2029 он гэхэд Golden Dome-ыг бол бүрэн ажиллагаанд оруулахаар зориж байгаа. Яг мэрэгжлийн хүмүүс бол одоо үүнийг бол мэдээж хит өөдрөг төсөөлөх байна. Яасан ч амжихгүй гэж үзэж байгаа. Ийм богино хугацаанд бүхэл бүтэн хойд Америк ТV-г бүхэлд нь хамарсан пуужингийн
хамгаалалтын систем бүтээн гэдэг бол бараг боломжгүй. За мөн хойд Америк төв гэдэг утгаараа бас Канадын эрх ашиг энэ асуудалд зайлшгүй хөндөгдөж таарна. За иймд Канадын ерөнхий сайд Марк Карни энэхүү төслийн хүрээнд Америкийн нэгдсэн улсаас хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа. За үүнээс гадна Америкийн нэгдсэн улсын конгресс яг уг асуудал дээр бас хоёр хуваагдаад байна. За бүгд найрамдах намынхан мэдээж Трампыг дэмжиж Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах уг төслийг бол яарвчлуулахыг дэмжиж байгаа бол за ардчилсан намынхны хувьд уг төслийн төсвөн дэндүү эд тод биш байна. За үүний улмаас SpaceX, Palantir зэрэг Трамптай холбоотой хамаарал бүхий компаниудад давуу эрх олгож байна гэсэн шүүмжлэл бол нэгдээд байгаа. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын конгрессаас ер нь бол хийх нь зөв. За гагцгүй нийлүүлэгч гүйцэтгэгчтэй бол ямар компанийг сонгох уу гэдэг нь энэ их мөнгөний ажлын хамгийн том эрх ашиг болон хувираад байна гэж ойлгож болно. За эдгээрээс гадна Орос, Хятад зэрэг улсуудын хариу үйлдэлийг бас тооцоолох хэрэгтэй. Хятадын хувьд бол маш ойлгомжтой байгаа. Тэд сансрын өрсөлдөөнд төрүүлэх гэж улаар нь зүтгэж байгаа. За энэ ч утгаараа тэд 2025 оны 5 дугаар сард Девачингийн хуйг гэх нэртэй хиймэл дагуулын хамгаалалтын төслийг бол дэлхийн нийтэд зарласан. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зарласан төслийн дараагаар Хятадын ардын чөлөөлөх армийн зүгээс Golden Dome бол за олон улсын сансрын хуулийг зөрчиж буй алхам гэж буруутгасан мэдээллийг бас давхар хийгээд амжсан. За түүнчлэн Хятадын Huawei болон Kasich зэрэг төрийн оролцоотой компаниуд хэдийнэ сансрын лазер болон пуужин хөтлөн чиглүүлэгч зэвсэглүүдийг хөгжүүлж байгаагаа бас олон нийтэд ив тодор зарласан. Тэгвэл Хятадаас гадна Оросын холбооны улсын батлан хамгаалах яамнаас мөн цөмийн тэнцвэр алдагдаж байгаа талаар бол мэдээлэл хийсэн. Тухайлбал 5 дугаар сарын 18-ны өдөр Сергей Шойгу мэдээлэл хийж тэрээр Америкийн нэгдсэн улсын хиймэл дагуулуудыг устгах зорилттой бүтээсэн цагаан цас 2 гэх системийг Оросын засгийн газар бол дахин идэвхжүүлсэн талаар бол анхааруулах мэдээлэл хийсэн. За мөн Европын холбооны шинжээчдийн зүгээс үүнийг бол батлаж байгаа юм. Оросын холбооны улсын сансрын цэргийн сургуулалтаа эхлүүлсэн талаарх тагнуулын мэдээг Европын холбооны эрх баригчид хүлээж авсан бөгөөд за Оросууд цаашид энгийн хиймэл дагуулуудад аюул учруулж болцсошгүй юм ноцтой байж болох үс юм тайлан гаргасан. За нэг ёсондоо бол Орос, Хятад хоёулаа Америкийн нэгдсэн улсын энэхүү үйлдэлийг бол зүгээр хараад бол суухгүй гэдгээ бол илэрхийлж байна. За тэгвэл зарим нэг боломжит сул талууд болон эрсдлүүдийн талаар авч үзье. Лазерын зэвсэг, хиймэл оюун ухаан, сансрын сүлжээ зэргийг хамттан цогц байдлаар одоогоор бол хараахан зэвсгэлэлд ашиглаж үзээгүй учраас за энэ нь яг найдвартай болно гэсэн баталгаас одоогоор яг үнэндээ бол байхгүй. За мөн Оросын холбооны улсын хэд хурдан пуужингуудын эсрэг яг ямар зэвсгээр тэмцсэн нь бол хамгийн үр дүнтэй болохыг одоогоор Америкийн нэгдсэн улсын зүгээс бол батлаж тогтоогоогүй хэвээр байгаа. За иймээс яг хамгаалалтын зэвсэгэл нь ийм зэвсэг байх ёстой гэсэн эцсийн шийдвэр гараагүй. За магадгүй ойрын 2-3 жилийн хугацаанд бол хамгийн үр дүнтэй хамгаалалтын зэвсгийг бол олж нээж шинээр зохион бүтээж бол магадгүй. Түүнчлэн Golden Dome гэх энэхүү төв дамнсан хамгаалалтын систем хэрв бий болж эхэлбэл за дайсагнагч талууд за шуудхан хэлэхэд Орос, Хятад, Хойд Солонгосын талууд за Америкийн нэгдсэн улсын уг шинэ системд баригдахгүй зэвсэг бүтээхийн тулд за илүү хурдан аргаар илүү богино хугацаанд цохилт өгөх юм стратегид шилжиж за шинэ зэвсэг туршин хийж магадгүй нөхцөл байдлыг давхар үүсгэх эрсдэлтэй юм. За мөн хамгийн гол зүйл нь бол 1967 онд байгуулсан энэхүү олон улсын сансрын гэрээгээр бол цөмийн болон бусад төрлийн зэвсэглэлийг сансарт байрлуулахыг хориглосон шийдвэр гаргасан байдаг. За гэхдээ Америкийн нэгдсэн улсын зүгээс энэхүү Golden Dome-ыг зэвсэглэл бус харин за хамгаалалт гэх өнгө аясаар бол тайлбарлаж дэлхийн нийтэд ойлгуулж байгаа юм. За үүний улмаас олон улсын эрх зүйн орчинд асар том зөрчил маргаан бол тун удахгүй дэгдэж эхэлнэ. За мөн өөр нэгэн том эрсдэл байгаа нь энэхүү хамгаалалтын сүлжээнд бүхэлдээ хиймэл оюун ухаан дээр бүрэн найдаж ажиллах тул за хакердуулах, алгоритмын алдаа гаргах зэрэг маш өндөр эрсдэлтэй бол тооцогдож байгаа. За хэрвээ ийм эрсдэл, ийм алдаа ямар нэгэн системийн алдаа гарсан тохиолдолд бүхэл бүтэн твийг хамгаалалтгүй болгох эсвэл энэхүү Golden Dome-д ашиглагдаж байгаа хамгаалтын зэвсэглэлүүдийг магадгүй дайралтын зэвсэглэл болгон ашиглах зэрэг асар том эрсдлүүд бол нүүрлэх юм. За төгсгөлт нь энэ бүхнийг нэгтгэхэд хэлэхэд Golden Dome гэдэг бол зүгээр нэг батлан хамгаалах салбараар хязгаарлагдах энгийн нэг төсөл бусаа. За харин энэ бол геополитикийн хүчний шинэ тэнцвэрийг бол тодорхойлох нүсэр том үйл ажиллагаа процесс за олон улсын хүчний тэнцвэрийг бол дахин өөрчлөх
ийм томоохон төсвийн одоо эхлэл гэж ойлгох нь зөв юм аа. Тэгэхээр контентын дундуур та бүхэндээ Subotai Pictures сувгийн зүгээс 5 жилийнхээ ойдоо зориулсан гаргасан XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх номоо танилцуулж байна. За энэхүү ном маань 20 дугаар зууны хамгийн чухал, хамгийн голлох түүхэн үйл явдлуудыг гэрэл зураг болон дэлгэрэнгүй тайлбаруудын хамтаар нэгтгэсэн номоо. За ингээд та бүхэн хэрвээ түүх сонирхдаг бол ховор чамин ном цуглуулахыг хүсдэг бол мөн манай сувгийн мэдээллүүд танд ямар нэгэн байдлаар хэрэг болж та өөрийнх нь дэмжлэгийг илэрхийлэхийг хүсэж байвал энэхүү номноос худалдан авах боломжтой юм шүү. Номыг хэрхэн захиалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доор сэтгэгдэл хэсэгт үлдээе.